先生とどっちが強い？そうだね。力のすべてを取り戻したスクナならちょっとしんどいかな。負けちゃう？勝つさ。 Хамгийн алдартай цуврал анимуудын дунд 109-оор багтах Jujutsu Kaisen. Орчин цагийн Dark Trio-д хүртэл Gore элементэрээ тэргүүлдэг гэхэд буруудахгүй. Dark Trio гэдэг нь бидний мэдгээр Jigoku Raku буюу Тамин Дэважин, Chainsaw Man буюу Хөрөн хүн. Тэгээд мэдээж Jujutsu Kaisen буюу хар шидийн дайм. Уг гурвлыг амьлуулж буй студент ч одоо үеийн нэлээд дээгүр хүчигдэг мапа студ. Уг гурвлын мангаг уншихыг хүсвэл www.mngs.com руу ороод уншаарай. Мөн өнөөдрийн спонсороор Timbark-ад хамтран ажиллаж байгаа билээ. Timbark зааванга бичлэгээ үзээрэй. Вау. Дөхтэй жимс чинь юу вэ? Цангаага тайлах жимсний тесрэг. Тесрэгдэх жимс Timbark газ. Jujutsu Kaisen-с хамгийн алдартай мөн хамгийн хүчтэй дүр бол яхан аргагүй Gojo Satoru болон Ryoma Sukuna нар юм. Хүмүүс хэн нь илүү хүчтэй вэ гэдэг дээр хамгийн их мэтгэлцдэг. Тэгэхээр уг мэтгэлцээнийг өндөрлүүлж чадахгүй ч гэсэн сүүлд манган дээр болсон үйл явдал. Нэг үгээр Gojo-гийн эсрэг Sukunaгийн тулааныг та гэдэгт хүргэе гэж бодлоо. Зя тэгэд гэрлийн онтраагаад дэлгэцийнхээ өмнө тухлан суугаарай. Мөн цаашид гарах зүйлс спойл агуулгад бол спойлд болмаргүй байвал таны гарахыг зөвлөж байна. Season 2 дээр Kenjaku Gojo шоронгоогоор төрдөг хүн болгон мэдж байгаа ах. Уг үйл явдал нь манганыхаа 91 төр бүлэг дээр гардаг бөгөөд нийт 130 бүлгийн дараа буюу 221 төр бүлэг дээр Gojo суллагддаг. Gojo суллагдачууд Kenjaku-г алхаар явах бөгөөд тэнд нь мэгүмгийн биеийг авсан Sukuna ч мөн байж байдаг. Sukuna Kenjaku-г хамгаалж "Ойрд хараагүй биш. Их өөр болжээ мэгүми. Чи санаж байна уу? Жаал хүүгийн биеийг бүрэн өөрийн болгосны дараа хамгийн түрүүнд чамайг ална гэснийг минь. Яг энэ бацааны биед орчихсон ч гэсэн хамаагүй л дээ. Чамайг ална." Gojo дөнгөж шоронгийн өрөөнөөс гарч ирсэн. Мөн Sukuna 23-аа бүрэн авч чадаагүй байсан тул хоёул хүчээ нөөцөлж мөн тайван тололдохын тулд 12 сарын 24-ний өдрийг тололдохоор сонгодог. Би ялна. Sukunaгийн сүүлийн хуруу алдахгүй байх бөгөөд Sukuna Gojo-г нуучжээ л гэж боддог. Тийм болохоор Sukuna өөрийнхөө зандашуулсан бүр эртний дээр үед амьдарч байсан биеэ олж идэд 20 дахь хуруугаа нөхөн. Нэг үгээр Sukuna 20 хурууныхаа хүчийг бол авцаан л гэж ойлгож болно. Үүний дундор гарах хэсүүд чухал чиглэлээ бичлэгний маань сэдв Gojo-гийн эсрэг Sukuna тул шууд алгасч тулаан болох өдрийг шууд ирье. 12 сарын 24. Gojo барилгын дээвэр дээр утаа химээ Ичижи мөн Kakukanji нартай Sukuna руу гэнтийн дарилт ихээр бэлтгэцгэн. Gojo Ичижид хамгийн их итгэдэг тул Ичижигээр хаалт босгуулахар болдог. Би бол зүгтсэн хүн. Зүгтгч зориггүй байсан хүн. Бусдаар цухтаалгасан хүн. Тийм надад итгэж чадна гэж хамгийн хүчрэхэг хүн хэлж байна. Энэ итгэлтэнд би хариулахгүй болохгүй. Хариулж чадахгүй бол эндээ үхий. Ичижигийн хаалт босгуулж буй шалтгаан нь Gojo цуглуулж буй шидийн нэргээ Sukunад мэддэхгүй байх гэж. Utahimич Kakukanji-гийн тоглож буй айн дээр бүжиглэж эхлэх бөгөөд Utahimигийн хараалт техник ганцаарчилсан хориг. Энэ нь хараалт техникийн хамрах хүрээг нэмж хүссэн шидэдний хараалт энергийн хэмжээг хэсэг хугацаанд нэмэгдүүлдэг. Хар шидэднүүд шившлэг, гарын тэмдэг гэх зүйлсээ товчилж хараалт техникийг ашиглах нь тухайн хар шидэднүүдийн чадварыг тодорхойлдог. Гэхдээ Utahimi айлыг нь ч товчилдаггүй. Шившлэг, гарын тэмдэг, бүжиг, хөгжим. Хараалт техникийг ёслол болгож үйлдэснээр 120% үр дүнг олж чадна. Нэг үгээр Gojo өөрийн 100% хүчийг 120% болгож Sukuna руу дарих гэж байгаа нь юм. Түүхэнд хамгийн хүчрхэг шидэдэн болон одоо цагийн хамгийн хүчрхэг шидэдэн аль нь тэмцэлдэгч вэ гэдэг нь энэ дайралтаар шийдэгдэнэ. Тэмцэлдэгч гэдэг нь өрсөлдөгчөө ялахаар тулаанд орж байгаа талыг хэлдэг. Хоёр талын 120% хүч дээр нэгжзүүлээд товчлохгүй гаргасан 200% хоосон техник. Нийл яга. Ичижигийн тавьсан хаалтны ачаар Gojo-гийн ихний дайралтыг Sukuna мэдэрч чадахгүй. Яг нь Gojo-г ойрхон байгааг мэдэрч чадсан ч Gojo-гийн ялгаруулсан их хэмжээний хараалт энерги өөрийг нь бут зохихоор ирэхийн өмнө хүртэл мэдэрч чадахгүй гэсэн үг. Харин Sukuna Gojo-гийн ирж буй нийл ягааныг яг оногдохынхаа өмнө мэдсэн ч хариу үйлдэлээ зөв авч ердөө хоёр гараа алддаг. Ингээд түүхэндээ хамгийн хүчрэхэг шидэдний эсрэг одоо цагийн хамгийн хүчрэхэг шидэдэн. Буруу ойлгож магадгүй болохоор хэлээд ирхий. Энэ тэмцэлдэж байгаа нь чи шүү. Энэ муу чинь тэмцэлдэгч гинэ. Гентийн дайралт чинь онсон гэдэг их жаргалтай байх шүү. Gojo Satoru. Чи бол зүгээр л гамбанзан дээр хэрчих гээд тавьсан загас. Бусдаасаа баг зэрэг шинэлэг, нэргүй загаснаас хэтрэхгүй. Тиймээс эхлээд хайрсыг чинь хуулаад өгье. Тэгвэл яагаад царайгаа өөрчлөхгүй байгаа юм бэ? Энэ чихтэй байвал намайг хүчээс олруулна гэж бодсон биз дээ. Харамсалтай нь би их онцгой бэлтгэл хамрагдаж байсан л та. Мегумиг бол би бүх хүчээрээ зохиж чадна. Тожитэй төстэй болохоор нь. Тэдний талаанд тэн зөөрнөх бөгөөд эргэн тойронд байгаа барилгууд тэдний талаанаас бол шууд нурцгаадаг.
Эднэрийг бүгдийг нь чамаа гэвтэлсэн гэж хэлэн шүү. Ямар нүрээрээ. Тэдний талааныг Мэй хараалт техник ашиглан манай хэдэд үзүүлж байдаг. Гожо хараалт энерги 6 нүдм хязгааргүй техник ашиглаж дуусшгүй болгодог. Харин Сукуна бол асрыг хараалт энергитэй хараалуудын хаан юм. Ингээд чуудгал эзэмшлээд илэгдэг. Эзэмшлийн хөгжүүлэлт. Хэмжээшгүй хоосон. Жинхэнэ үцлийн сүм. Энэ тэнцүү. Гожигийн эзэмшил дотор тэдний заавал онох тушаалан давхартан бие биенээ үгүй хийж байдаг. Манган дээр л гарсан зүйл болохоор тайлбарлахгүй өнгөрч болохгүй байх. Эзэмшлийн өргөжүүлэлтэд хэлэхэд хоёр төрөл байдаг. Нэг нь заавал онох буюу эзэмшил дотор нь орсон хүнийг заавал ондог. Нөгөө нь заавал алах. Эзэмшил дотор орсон хүнийг заавал алж иж гаргана гэсэн үг. Мууг эзэмшлийн төрлийг сонгосон л өөрчилж болохгүй. Хоёулаа эзэмшлээд илгэсэн байдлаа тулдахад аль нэг нь хүн чарах авах юм уу? Эсвэл аль нэгнийх нь эзэмшлийн сөрвөл нөгөөхийнх нь заавал онох хараалт техник тэр дороо дайрна. Эцэст нь Гожигийн эзэмшил болох хэмжээшгүй хоосон нь Сукунад ялагдаж шууд тусддаг. Мөн Сукунагийн заавал онох техник Гожигийн хүзүүг зүсчихэн тэр. Тийш тэднийг ажиглаж байсан манай хэд бүгд шоконд орно. Учир нь Сукуна Гожигоос хүчтэй юм байна гэсэн бодол толгойд нь зурс хийдэг гэхүүтэй. Гэхдээ Гожи сөрөг хараалт техник ашиглаж гэмтлээ тэр дор нийтгээдэг. Сөрөг хараалт техникийг бид Season 2 дээр тоожитэй толддог Гожигоос харсан штэ. Йоо. 久しぶり。マジか。大マジ。元気ピンピンだよ。反転術式。でっかい。Ямар ч гинтлийг сөрөг хараалт техникийн ачаар эдгэж болох ч гэсэн тухайн хүнийх нь тархинд байх хараалт энерги хэрэг байхаас шалтгаалж өөрийгөө эдгэж чадах нь мэдээж хязгаартай. Гожи өөрийгөө эдгэсэн ч гэсэн Сукунагийн эзэмшил дотор байгаа болохоор дахин шархавдаг. Ашгүй юм. Хараалт техникийн чадвараар би чамаас хав илүү юм байна. Ийхүү эзэмшил дотор нь Гожи Сукунатай тулалдана. Гожи жирийн эзэмшил ашиглаж Сукунагийн эзэмшлээс авах хохирлоо багжуулан багасгадаг. Жирийн эзэмшил гэдэг нь эзэмшлийн өргөжүүлэлтээс нэлээд цол дорой ч гэсэн өөрсдийн гэсэн эзэмшилгүй шидэтгэнүүд ашигладаг гэхэд буруудахгүй. Нэгүгээр жирийн эзэмшил нь жинхэнэ эзэмшлийн эсрэг цаг очихоос цаашгүй. Яасан ч аргагүй юм бэ. Гожи өөрийгөө сөрөг хараалт техникээр эмчилгээ зогсоох бөгөөд тэдний талааныг харж байсан манай бүгд Гожигийн хараалт техник дуусчихлаа гэж боддог ч Юта тэдэнд үгүй Гожи багшийн хараалт энерги дуусна гэж байхгүй. За ингээ манай хэд бүр арай Гожистаар ялагдчих юм шиг үстэй гэхэд нь Гожи Сукуна зүгдж байгаад улааны ашиглаж Сукунаг сүмтийн цуг хож шиднэ. Яг хүн болох улааныхын чадварыг мэдж байгаа ч гэсэн ахаад хэлээд үгүй. Гожид хоёр хүчтэй хараалт техник байдгаас улааныг түлхэх цэнхэрэн татах хүчтэй. Харин энэ хоёрыг нийлүүлээд дундаас нь нийл ягааны гаргадаг гэхэд буруудахгүй. Тэгэхээр нийл ягаан нь хар нөхөх шиг хүчтэй гэсэн үг. Яасан ч арга юм бтэ гэж хэлээд өөрийгөө эдгэн. Ингэж болдгийм үү? Бие эмчлэхгүй байсан шалтгаан нь сөрөг хараалт техникээр ашиглаж чадахгүй болсон хараалт техник сэргийж байсан бахнэ. Боломжгүй гэж хэлмээр байгаа ч гэсэн Гожи багсаа хийгээд үзүүлчлээ. Сукуна ч сөрөг хараалт техник ашиглаж өөрийгөө эдгэдэг. Хамрах өрөөгөө илүү тэлж чадна үсттэй гэж хэлээд Гожи ахин эзэмшлээд илгэнэ. Дахиад нэг үцэцгий Сукуна. За ингээд хэсэг эзэмшил дотор тулдсны эцэст Сукуна заавал онох хараалт техникээ боловчдөг. Юу вэ? Сукуна заавал онох хараалт техникээ миний эзэмшил дотор байхдаа боловчглаа. Сукуна Гожигийн нуруунд наалцсан болохоор Гожи өөрийнхөө заавал онох техникт өртөхгүй тул боловлдог. Энэ үед нь Сукуна заавал онох хараалт техникийг гинт идэвхжүүлээд Гожигийн эзэмшлийг дахин нэг удаа сүрүүлдэг. Гожиж хойшлоо дахиад эзэмшлээд илгэнэ. Эзэмшлээд илгэж байхдаа хамрах өрөөгөө жижигэрүүлээ загсан бөмбөгнөөс жижигхэн болгочдөг. Ингээд Сукунагийн эзэмшил шууд сүрэх ба Сукунаг эзэмшлээ барьж дэлэхгүй болтол нь Гожи өөрийнхөө эзэмшлийг жижигэрүүлсэн байдаг. Зя ингээд ахин надургаараа үзэлцэн. Сукуна яагаад 10 сүүдрийн техник эсвэл махарогоогоо ашиглахгүй байна? Намайг махарогоог нэг дайралтаар устгачна гэдээ айгаад байгаа юм бах та. Гожи Сукунаг яагаад махарогоо гаргаж ирэхгүй байна гэж гайхахтан зэрэгцэж хамраас цус гардаг. Гожи хамрын цусыг арчаад ахин эзэмшлээд илгдэг. Тэдний эзэмшил нь зэрэг идэвхчих бөгөөд тэд хоёул эзэмшил дотор ахин алдцдаг. За тэгээ дахин хоёулынхын эзэмшил зэрэг устдах бөгөөд Гожи Сукунагийн эсрэг яаж толтолтгоо ойлгосон байдаг. Тэгсэн ч гандан борхоо хоёулаа эзэмшлээ дахиад дэлгэхэд Гожи энэ удаа эзэмшлээ $1 түрүүнд дэлгэсэн болохоор Сукуна шууд хэмжээшгүй хоосны нөлөөнд ороод хөдөлж чадхаа болчдөг. Ингээд Сукунагийн чөхөцлөсөн ахин сүрв. Хэмжээшгүй хоосон болоогүй багаар утгад зүрхийг нь ууших элхийг нь ч бас бицэлнэ. Чамайг үхэлтэй чинь нэлээ ойртуулна. Гэт яг Сукунагийн зүрхийг сугалдгийн таван дээр энэ эрдэнсээр би чамайг дуудаж байна. 8 гарцыла элдэд тэнгэрлэг жанжин махарага. Гожи чууд ухраад хэмжээшгүй хоосонд нь махарагог дасгаас өмнө нэг дайралт ариггүй хийхээр шийддэг. Season 2 дээр гарсан да. Хэрвээ махарага тухайн хараалт техник дасчих юм бол тэр нь 1000 хүчтэй эзэмшил байсан ч нийл ягаан байсан ч махарагод үйлчлэгээ болно гэсэн үг. Нэг үгээр Гожигийн ямар ч дайралт махарага Сукуна хоёрт үйлчлэхгүй болно. Нэг дайралтаар махарагог нь үгүй хийчихье. Даанч хэмжээшгүй хоосон нь махарагод нөлөөлдөг үү? Юу? Аль хэдийн хэмжээшгүй хоосонд
тасчихсан байна. За энэ үргээд бичлэгээ дуусгая. Дараагийн ангийг хурдан үзмээр байвал лайк, subscribe юу гэдгийг дардаг бүх товчон дээрээ тараарай. Эсвэл дараагийн бичлэгийг хүлээж тэсгүй хүн байвал www.mnjs.gm руу ороод уншаарай. Надаар ирүүлсэнс өөрөө унших нь илүү амттай шүү. Тийм. Solo leveling чинь дууссан шүү заяа. Хэлгээ мартчихэж. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай үзэл зэгнүүд минь.